Сайн байцгаана уу залуусаа, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн видеогоор өөрийнхөө ажлын төлөвлөгөө хэрхэн гаргадаг туршлагаа залуучуудын хүслээр хуваалцахыг хүслээ. Учир нь бид шинэ жилдээ залгаж хүн бүр зорилготой хүрэхээр завгүй ажиллаж байна шүү дээ. Зорилготой хүрэхэд ажлаа төлөвлөх их чухал байдаг. Иймээс би төлөвлөгөө гаргах их дуртайтай. Ингээд төлөвлөгөө хийхдээ баримтлагдаг бэлтгэл 3 ажлыг хүргэе. Нэгдүгürt нь бичиг хэргийн дэлгүүр орж шинэ он гарахын өмнө хоолны тэмдэглэлийн дэвтрүүдэд худалдан авдаг байгаа. Хоёрдугаарт нь төлөвлөгөөгөө тэмдэглэн бичих дэвтрүүдэд бэлддэг. Том дэвтэртэй ажлын төлөвлөгөө хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, шин санаанууд зэрэгээ бичдэг бол жижиг дэвтэртэй өдөр тутмын ажлуудаа бичиж тэмдэглэдэг байгаа. Гуравдугаарт нь төлөвлөгөө гаргахад хинч цаад болохооргүй ажлын орчноо бэлддэг. Тухайлбал анхаарал төвлөрөх, дуу чимээ, багтаа газар, өөрийн дуртай цай, хөгжим, техник хэрэгцэл, дэвтэр баг зэргийг бүгдийг нь бэлддэг байгаа. За ингээд л ажлаа төлөвлөж эхэлдгэлтэй эхлээд бүтэн жилээр юу хийхээр зорж байгаа том төлөвлөгөө зургаа хардаг. Үүний тулд жилээр харж болох хуанлыг ашигладаг. Тухайлбал жилд цөөхөн удаа хийдэг залуучуудад зориулсан Америкт сурцсны төлөвлөгөө хөтөлбөр 3, 6, 9 сард болох бодвол саруудыгаа харж ажлаа төлөвлөж баяр ёслолтой саруудыгаа мөн төлөвлөдөг. Мөн Америк дахь ажлуудаа голдуу гэрээсээ хийдэг тул хувь хүний зүгээс маш их өндөр зохион байгуулалтыг шаарддаг байгаа. За хоёрдугаарт нь дараа үүнийгээ сараар нь ингээ хуваадаг. Өдрүүдийг тэмдэглэсэн сарын хуанлыг хамдаа үлгэж чухал ажлуудаа тэмдэглэж мөн жижиг цаасан дээр мартахгүй хийх ажлуудаа бичиж наадаг. Хэрэгжүүлж дууссан болов үүнийгээ авдаг. Ингэснээр хийж дууссан ажлаасаа урам зориг авдаг л да. За 3-дугаарт нь сарын төлөвлөгөөгөө 7 хоног бүрийн өдрийн төлөвлөгөө болгон хуваадаг. Энэ жилийн өдөр тутмын хэрэглэх дэвтэртэй амуу төв болон NG Handmade нарын хамтран гаргасан төлөвлөгч дэвтрийг ашиглаж байгаа. Энэ дэвтрийн зурагтай наалтууд мөн сар бүр орлого зарлагаа хөтлөх бүснэгт эрүүл мэнд, гоо сайхны зөвлөгөөнүүд нэг таалагдсан Монгол номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа юм билээ. Мөн Америкч гэсэн худалдаалагдаж байгаа. Ингээд дараагаар нь өдрөө төлөвлөхдөө би тухайн өдөрт хамгийн чухал хийх ёстой зүйлээ бичдэг. Өдөрт 1-2 чухал хэрнээ яаралгүй ажлаа төлөвлөдөг. Яаралгүй хэрнээ ирээдүйд өндөр дүн авчрах ажлуудаа бол тухайн өдөртөө заавал хийдэг байгаа. Тухайлбал даваа гарагт чухал уулзалтаа төлөвлөдөг, мэгмар 5 гарагт бичиг тэмдэглэх ажлуудаа төлөвлөдөг, пүрэв гарагт зураг авах, сошиал медиа, видео хийх техник, харин баасан гарагт өөртөө цаг зарцуулдаг гэж байгаа. 5-дугаарт нь болохоор өдөр тутмын хийдэг ажлуудаа цагаар нь мөн төлөвлөдөг. Төлөвлөсөн уулзалт дуудаа болохоор Gmail, Google календар дээр тэмдэглэж өөртөө сануулдаг. Миний хувьд олон жилийн туршид 7 хоногийн хуанлитайгаа ажиллаж төлөвлөгөө гаргах нь маш их үр өгөөжөө өгдөг гэдгийг мэдэрсэн тул ажлаа байнга төлөвлөж хэрэгжүүлдгээрээ цагийг зөв ашиглаж үр бүтээлтэй байхад суралцсан гэж боддог. Тийм учраас зарсан ажлаа заавал дуусган биелүүлж чаддаг гэж хэлж болно л доо. Мөн өдрийн ажлын тэмдэглэлийг бол бас хөтөлдөг. Үүнийгээ өдрийн эцэст заавал гүйцэтгэлээ хянаж байдаг. Ингэснээр дараагийн ажлын эрч хүчээ олж авдаг юм аа. За энэхүү төлөвлөгөө хийх аргачлал надад үр дүнгээ өгсөн учраас танд ч гэсэн үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ энэхүү бичлэг маань таалагдвал та YouTube сувагт маань лайктаар subscribe хийгээрэй. Дараагийн бичлэг түр баяртай.